Махбодын зурхай олон одоо нэг зохиол бүтээлүүдийг олон байдаг. Тэр дотроос захар гэршийн сүмбүмжаа батдах Махбодын зурхай ёсны жилийн түүтгэрийг шинжлэх үлдсийн утга хураангуй гэдэг энэ судраагүй дээр Махбодын зурхайг явъя. Жавган ова лама жамби янлаа шанцлоо. За аврал бүгдийн мөн чанар лам манчит мөргөё. Аврал бүгдийн мөн чанар лам манчит мөргөё. Ихний гүсэнгүүгээр ажиллан сойрхоо. Хамаг амтны амгалан жаргалан гарах хийгээд хашлах нөхцөлийг арилгах тэргүүтэн чухал хэрэгтэй дарааллыг өчүүхэн төдий номдож үлдээ. Үүнд нагцын зурхай буюу хар зурхай анханд гарсны уг. За зурхай ухаан бол ерөөсөө юу байгаа? Дотор нь хоёр ангилж байгаа. Одон зурхай буюу цагаан зурхай, Махбодын зурхай буюу нагцын хар зурхай гэж хоёр ангилж байгаа. Хар зурхай нь одоо одон зурхай бол тэнгэрийн иргэсийн үзэгдэх яг энэ тухайн орон нутагт нь тэнгэрийн мандалд од иргэсийн үзэгдэх хөдөлгөөнийг зурдаг тийм зурлагууд байгаа. Одоо бид нар бол энэ Махбодын зурхай болоор зэрэг бол 5 Махбодын онолдоор үндэслэн. За гарах одоо уг үүсэл нь бол янз бүрээр тайлбарладаг. Бурхан багш номсон гин, за хятадаас гарсан гин олон шүмгүүд байна. Одоо захарын гівш, энэ захарын гівш гэж бол алдартай гівш хүн бол энэ Өвөр Монголын Хөөц хаан нуурын Шилийн богд аймгийн Хөөц хаан нуурд мэндэлсэн Юнхэ гүнд боловсрол шашны гүнзгий боловсрол эзэмшээд өөрийнхөө нутагт ирээд бархан байгуулад өөрийнхөө сүм байгуулад тэндээ ном зохиолон бичсэн. Болно бол хүн ам яриагаар бол богд ламтай шашгилсан гэж хоорондоо мөрөдүүд хэлцдэг гэж ярьдаг. Яагаад тэгэхээр зэрэг богд ламын хамгийн алдартай бүтээл энэ захар гэршийн хамгийн алдартай бүтээл бол богд Зонхоол Эренбүүчигийн намтрыг монгол хэлээр бичсэн. Тэгээд тэр намтар дотор бол одоо яг шавнырын өөрийнх нь бичснээс одоо бичээгүй юмнууд их бас байдаг гэж сонсоод ламнар мэрэгдүүд хэлдэг. Тэгээд ерөөсөн богд лам бол ер нь захар гэрш бол богд ламтай шашгилсан юм байна. Ингэж бичсэн юм аа гэдэг. Тэр номын бас Монгол бас төвд рүү хөрвүүлсэн байна. Монголдоор нь бичээд төвд рүү орчуулсан. Тэгээд тэр номыг бас нэг сони юм нь бол юу ядгийг Бурхан багшийг мэндэлсний нөгөө цаг тааны эхлэл чинь луу жил төрсөн, мэчин жил төрсөн, морь жил төрсөн, ингэсэн гэдэг Бурхан багшийг олон янзаар олон тааллууд байдаг юм л та. Тэр дотроос Бүүдэнгийн таалал, Бүүдэн Тамжид Чимбаа гэж нэг төвдийн алдартай мэрэгэн байгаа бид нар өдөр мэдж байгаа тийм. Тэр ламын бол гал морин жил мэндэлсэн гэж Бурхан багшийг хэлдэг. Тэр ясыг дагаад нөгөө түүхийнхаа он дарааллыг бичиж явсан байхгүй юу? Монгол одоо сонгодог Монгол бичгээрээ сайхан бичиж явсан. Тэр нь орчуулгахдаа бол луу жил мэндэлсэн гэдэг тэр зүйл үсийг дагаа бичсэн. Зөвхөн он сарын. Тэрнээс биш бус нь яг адилхан. Тийм их алдартай том лам. За энэ хүнд болохоор зэрэг гар үүсэл бол одоо хятадаас гарсан гэж хэлнэ одоо. Ер нь бол өөр эсвэл бай. За түүнд нагцын хар зурхай тогмор анханд жумби хүн гарсан ёс. Уг тийм үү? Хүн гэж уг ам. Хятадын лодон оюун төгс хайваа мэрэгэн хаадууд бээр үлдсэн болоо гэж. Түүний гарсан уг нь бол Хятадын оюун төгс мэрэгэн хаадууд бол үлдсэн юм аа гэж. За тэрч онжи дүүсв урдын цагт
жангийн юлдүү хятадын оронд 3 хун гэж одоо 3 хун гэж нэг 3 хаан байгаа юм байна. 5 ди хэмээгч нийтээ 8 хаан Ерөнбаа дараалан Сэрд Жамби гэж төрийг итгэсэн 8 хаан 3 хун 5 ди гэдэг 8 хаан төрийг итгэсний анх дугаар Тай хоо пу шаши хэмээсэн хаан бээр жанаг хилэнд бага хэмээх одоогийн төвд хилэнд бол варха суудл хэмээн алдарсан 8 шинж энийг зохиосон болоо. Дагжид гэж 8 шинж энийг замсоо зохиосон болоо. Бас энэ хаан бээр Жалвадис энэ хаан бээр Цанжэ хэмээгч дүшмэлд даднай тушаагаад жангийн хятадын шин бичигт ийг сардаг шин бичигт сойвала урлаад зэргээр хятад үсэгт дэлгэрсэн гэж. За нэг хаан бол тэрний дүшмэлтийн тушаагаад те хятадын үсгэнд болоод бичсэн юм аа гэж. Энэ бол захар гişийн таалан шүү дээ, тийм үү? За хоёрдугаар хүн бээр ангаах ухааны Эмийн аймаг өвчнийг ангаахын Эмийн аймаг чинь над сойв өвчнийг ангаах гэж ашиглан одоо үлдээ. Ангаах сэргийхийн манжи гор Эмийн аймаг за дагнаа судас шинжилээд заала дагнаа судас шинжилээд начэ тав өвчнийг мэдэх арга Жунгаай Таван махбодийн даргууд аривдах хомсдох тэргүүд нь данлаа виви нотлон буулгасны олон бичгийг зохиосон болоо гэж. За тэр бол ангаах ухааных болгосон. Энэс өнөөдөр төвдөд дэлгэрсэн боддуу даргаыг төвдөд дэлгэрсэн Эмийн үсэг маныг Эмийн үсэг Эмийн одоо ном хэм тийм бүтээн ном балчирч ихэнхийн заваан үндсэн гатаас гарсан байдаг юм аа гэж. Өөрөөр захар гişүүд юмхүүнд эзэмссэн, боловсрол эзэмссэн. Хятад хэл бол өөрөө маш сайтай байсан байж таараа тийм. Өнөөдрийн төвдөд дэлгэрсэн Эмийн үсгийн ихэнх балчирч ихэнхийн заваан гатаас гарсан мөн болоо гэж. За түүний хойно 3 дугаар хүн бээр Жунгаа алаг Таван махбодийг 9 хоёрт ялгаад үндсэн 10 хэмээсэн гэж. За Таван махбодын бол 10-д ялгаад 9 имээр нь ялгаад тэгээд 10 махбод болно. Энэ дээр бичсэн байна. Гарын одоо бидний 6 бол дандаа 100 гарын орондоо хийдэг. Тэгээд энийг бол бид нэр одоо мод гэж хэлсэн байна. Мод энийг бол бүгдээр мод гэж энийг гал энийг шороо энэ хураг төмөр чигжи хураг бол ус гэдэг ингээ оноогоо төгчдөг. Таван махбодын хооронд мод гал шин тэ мэ са жаг чу шин мэ са жаг чу мод гал шороо төмөр ус. Яг тооцохын 100 гарын хуруундаар л бүх тооцоо явагддаг байхгүй. Энэ бол одоо зүгээр зурхаан баар бол одоо энэ компьютерийн тооны машин гэсэн үг. Одоо эднэрийн үеийн дээр л тоолоод байдаг. Тэгээд энийг тогтоол авчих бол зүгээр мод гал шороо төмөр ус. Тэгээд энэ дээр ир гэж тэмдэглэсэн байгаа. Ир. Энэ зүүн талын им хуруу болгонд ир гэдэг энэ юм да тэмдэглэжсэн байна. Хурууныхаа дээд талдаа ирэх байна тийм. Энэ хурууныхаа дээд талдаар нь ир, энэ дотор талдаар нь им гэдэг тийм. Ингээ ир. Тэгэхээр зэрэг мод
модны ер нь бид мод хөх гэж ярьдаг тийм хөхөгчин улаан улаагчин шарагчин цагаан цагаагчин харагчин гэх ер инээр ялгчиж байгаа. Ингээ арга болно гэж. За үхэр хулган тэргүүтээ 12 бээр жил сар хоног цаг нугуудыг тооцох ёсыг гаргасан юм аа гэж. Тэргүүт нэр тийм үү? За үхэр. За жил сар хоногийг яана гэж одоо бас жилийг ангин үхэр ойлаа хулган үхэр бар туула луу муган морь хон мич дахиа. Ир жилүүд нь энэ талдаар нь байна. Одоо энэ дээр ир гэсэн шүү дээ тий. Хулган гэдэг ир. Үхэр гэхэлэр энэ. Бар гэхэр ир. Туула гэхэр энэ. Луу гэхэр зэрэг ир. За могоо ингээд ир жилийн бол энэ талдаар нь тий. Заавал хулган энэ дээр байна гэсэн үг шүү дээ. Ер нь ир жилүүдийн энэ талдаар нь авах нь шүү дээ тийм үү? Тий. Энэ жилүүдийн энэ талдаар нь аваад ингээд жил сар хоногийг бол 12 эднэр тооцдог тийм ээ 12 жил байдаг 12 сар байдаг тийм үү 30 хоногийг бас ингэж тэмдэглэдэг эдгээрүүдээр бол тооцох яс гарсаа гэж. За түүний хойно 5 зүгийн 4-р тан ёо хэмээгч хаанд лоочгна өмнө зүгээс банжийн мишиг гис гэж нэгэн царцхан хүн бээр гайхамшигтай оцоргүй гэж гайхамшигтай лиможинжи зургийн өрөө валжиг нийтнэ гэж. Нэг ястан мэлхийний гайхамшигтай ястан мэлхийний зурагтай нэг гайхамшигтай нэг ястан мэлхийний зургийг олоод те өргөсөнд хаан бэр шинжилээд мэлхийний арын зурагт тэр ястан мэлхийний балвы жавжи арын римола зурагт тийм үү 12 жил хийгээд мэваггүй 9,000 тийм 9,000 тэргүүтний цамаа тэмдэг буй тул тэр луга дулдуйдаад урдийн хаан угуудын зохиосон жил сар тэргүүтнийг тооцох ёс ихээс ихэд дэлгэрүүлэн зохиоваа гэж. За ойлгомжтой юм байна тий. Нэг ястан мэлхийний зурагтай юм болоод хаан шинжилээд энэ арын зурагдар нь бол 12 жил байгаа юм байна 9,000 тэмдэгнүүд байна гэж тэнд толдойдаа тэгээд жил сар тэргүүтнийг тооцох ёс ихээс ихэд дэлгэрлээ чичэр гэж ихээс ихэд дэлгэрлээ гэж. За тэр мэд ламдарч авах орхихын орон нугууд өөрийн хүчээр ялгаж чадах мэрэгэн хаад нугууд бээр үйлсэнд зэрэгээр дэлгэрсэн юм аа гэж. Тиймийн тул махбодын зурхай үндсэн за утай 5 үзүүрт бол утай хэлж дээ тий. 5 үзүүрт бол манчир 5 үзүүрт уулны манчир бай номлосон гэгээд за манзуушир номлосон юм аа гэж. За сав шим нугууд хуйлсан яста мэлхийнээс гарсан хийгээд гятаас төвлөд орчуулсан жангаас гятаас төвд хилэнд орчуулсан мөн химээх наагзын хар зурхай зам элдв ном хийгээд имийн дөрвөн үндэс гэж тийм манжийн жүжи үүнийг бурхны зарлиг мөн за жаграас орчуулан номлосон тэргүүтэн энэ адилын зүйлийн ихэнхт нь сэтгэл баттгахад бэр хэлбэлээ гэж. За жаграас орчуулсан тэргүүтэн номлол байгаа тий энэ адилын эрэг зүйл тийм үү бачир ихэнхт нь сэтгэл итгэмжлэхэд итгэхэд гава бэрх болоо гэж.
За нагзий даяа тийм. Нагзий зурхайд хар зурхайд дуулдуудад шинжилж үйлдэхийн зэрэг. За анхдугаарт нь бол нагзий тийм. Хар зурхайд шүтээд дагвар жавиг шинжилхийн зэрэг дор. За мий цээрэл боо гэж. Хүмүүний нэгэн насны үйл сайн муу шинжлэх хийгээд сайн муу хувийг шинжлэх хийгээд жил сар тэргүүтний түүтгэрийн зурхай жил сар тэргүүтний гигзий түүтгэрийн зурхай вагмази бэрийн зурхай шимбози шинжээ тэ хүсдийн зурхай над донжийн зурхай өвчин адын зурхай за саажид газар шинжилэл байна тий газрын эзний орших хийгээд жүүгийн гүүхийн зурхайг бөгөөд бүдүүн тоомчлон хурааваас аргазан дүү байна. Бүдүүн тоомчлон хурааваас за утга нь бол 7 хэсэг болно гэж. За гэвч хятадын өөрийн жанаг арангийн хятадын өөрийн хар зурхайн ёсонд за газрын эзний олон зүйлийн газрын эзэн гэхүү те дагийн эрг момбоди олон зүйлийн одоо савдаг нугуудыг тооцох ёс буй үгийг мэдэхгүй бөгөөд энд нь өөрсдийнх нь зурхайд болвол тэр савдгийн орших тэгээ гүйх савдгийн гүйлтүүдтэй тооцох ёс буй үгийг үл мэдэх бөгөөд дээдсийн зурхай за гатын зурхайг бол дээдсийн хааны зарилгатай зурхай гэж байна. Дээдсийн зурхай за хууль цаазаас гарсан шар зурхай бичигт за сэрзий бичигт жил сар тэнгэр нугуудын орших зүгийг номлосон ч савдгийг номлосон нь бол үзэгдэхгүй байна гэж. За махбодын зурхайд бол үзэгдэхгүй байна. Зүгээр яг шар зурхай. Одоо нэг бидний маргалдаад байдаг шүү дээ хүмүүстэй. Тэр нь бол энэ хууль цаасны зурхай. Тэр нь бол яг юм бэхэр зэрэг илүү гарга одоо илүү сараа болвол жишээлбэл тим сарт хийж болохгүй гэдэг хаан заагаад өгчдөг. Өвлийн одоо саруудууд бол илүү сар гарвал яахгүй. Тэнд илүү сар хийж болохгүй гэдэг. Тэгээ өөр нэг газар авчи хийчихдэг. Энэ хааны зарилгатай зурхай. Тэгээ энэ хоёрын гол ялгаа нь юу юм бэ гэхээр зэрэг юу юм л да. Ингээ сарын уртыг бодвол одоо нэг сар болвол дэлхийг нэг удаа тойроод ирж байгаа хугацааг нь бодох юм бол хоорондоо яг ижилхэн байна. Хамгийн гол нь манай зурхай нөгөө Гэдэн зэсэр зурхай гэдэг байгаа нь бол тэр сарны өдөр болгоны явж байгаа өдөр болгоно эндээс яг энд ороод тэгээ энэ зогсдоо шихгүй л дээ тийм мөнгө хөдөлгөөнтэй юм чинь энд явж байна. Тэгээ энд явж байна гэдэг ингээ өдөр болгоно харуулдаг байгаа тэнгэрт байх. Тэгээ 15-8 болоод бүгдөө сожингаа аваад ясгалаа хийгээд уян номоо хурах тийм зорилготой манайх бол. Нөгөөх нь бол шууд ерөөсөө энд эхэллээ энд дууслаа энэ саргийн. Дунд нь яаж хөдлөх нь бол биднэрт хамаагүй. 15-16-нд ч гараад ирж магадгүй, 15-нд аач хожиж магадгүй, 14-нд дөрөж оршиж магадгүй. Тэгээ илүү тэр хонгуудын хамгийн сүүлд нь нэмээд хасаад өгчтэй 29-30 болгоод. Одоо нэг өдөр тасраад явцсан байх бол 2 хоногтой сар байх нь л та. Манайх бол дунд нь ингээд тастаад яг тасраг газар тастаа явцсан ба. Тэр зурхай тэгээд хамгийн гол нь илүү сараа хаана хийж байгаагаас зөрөөд давчхаар зэрэг хүмүүс маш зүг зурхай чинь болдгоо энэ юу гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг бол яг бурхны шашны орн, бурхны шашинтай Монгол орн, бурхны шашны үлгий нутаг гэж хийж болно ш одоо манайхыг тийм ээ. Энэ оронд бол одоо Гэдэн зэсэр ёсоор даахгүй болохгүй. За тэнд бол үзэгдэхгүй байна уу гэж тийм. За түүнээс гэрлөө энд гэж түүнээс энд логик жилийн төлөвлөрийг шинжилэхийн аймгийг өгүүлж үлдье. За тэрч тооцогдох нь орныг мэдэх хэрэгтэй. За одоо юу тооцож байгаа юм бэ гэдгийг бол мэдэх хэрэгтэй гэж хэлж байна тийм. Нэгдүгээр нь 12 жил
логор жууны 12 жил. За хулган, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хойно, мич, дахиад нохой, гахай 12 болоо. За үүний бар хулган бар тэргүүтэн 6-гийн 90 жил гинэ гэж. Одоо энэ дээр 90 жил ааш хулган гэж. Одоо энэ дээр 90 жил ааш хулган тэ бар луу морь болж таарна тэ. Тэгээ мич. Тэгээ нохой. Дандаа 90 жилүүд энэ дээр наавна. Өөрөөр хэлбэл дотоож авах юм бол яг тэгш тоондор байгаад 1 жил. Жишээлбэл хулган нэг дээр байна тэ 90 жил. Хоёр доор үхэр байна тийм. Энэ жил 3 дахь бар байна. 90 жил 4 дээр туулай байна. Тэгээ 2 4 6 8 10 12 дээр оршиж байгаа юм байна. Энэ жилүүд нь. Эдгээр бол энэ 90 жилүүд гэж хэлнэ. За ингээд ямар ч байсан тэр тооцож байгаа юм чинь 12 жил гэдэг нь гарнаа. Тэгээд нэрнүүд нь бол эднэр байна. Тэрийг 92 хуваачнаа гэж хэлж байна тийм. За тэгээд 5 махад нь 5 мах байна. За шин мэ са жаг чуу 5 болоо гэж. За одоо бид шин мэ са жаг чуу шин мэ одоо намайг энийг бүр ингээд эрхлээ султагтаа авчих. Шин мэ са жаг чуу шин мэ са жаг чуу гэх. Энэ хорвол харахтал жаг штэ гэж боддог. Тооцоо дараа энэ дээр л явагдана. Дараах гарах тооцоо нь. Сайн ингээд сүүлдээ сайн давтаад дорн давтаагаад авах гал. За түүний өнгөөр ялга бас. За хөгчин гэж энэ мод хөгчин. Тэгээд улаагч, шарагч, цагаан, цагаагч, харагч. Ус болоо гэж тийм үү? Хөгч нь мод гэж хэлж байна. Энэ бол хоёулаа мод гэхдээ хөгч. За улаагч бол хоёулаа гал. Сэрбо сэржаны саа гэж тийм ээ. Шарагч бол саа. Гарбо гаржан жаг нагбо нагжан чүү. За тэгээд төвдөд вэ гэж үү. Модон хулган, модон үхэр тэргүүтэн нэр томьёолдог юм аа, томьёол тэмдэглэдэг юм аа гэж. За одоо энэ мод байгаа штэ. Энэ мод байгаа штэ. Хулган. Энд чинь хулган байгаа бас тийм үү? Модон хулган гэх бол энэ дээр модон хулган, модон үхэр, гал бар, гал туулай, шорон луу, шорон могой, төмөр морь, төмөр хонь. Одоо чинь усан мич усан дахиад модон одоо жишээлбэл усан холгоно гэдэг үл энэ дээр ирэх нь л усан холгоо. Усан холгоо. Гэж жил одоо энэ арга дээр л очиод ахна л гэж жилүүд чинь тий. Усан холгоно гэдэг юм бол энэ дээр. За гятын шар 6 тэргүүтнээс гятын шар 6-д бол юу гэж хэлдэг нөө? Цагаан холгоно, цагаагчин цагаан хулгана хийгээд цагаагчин тэргүүт нь номлосон байдаг. За төвдүүд бол модоор шин тий шин мэ жаг чуугаар нь хэлдэг гэж хэлж байна. Төвдүүд ёо гятууд бол зүгээр өнгөөр нь нэрлэдэг гэж хэлж байна тийм үү? Өнгөөр нь нэрлэдэг юм аа. Цагаан хулгана тий. За ятаа одоо чи цагаан хулгана гэдэг нь төмөр дээр очих юм шүү дээ тийм үү? Цагаан хулгана. Цагаагч үхэр гэлдэх юм бол бас энэ дээр нэрх юм шүү дээ тий. За ингэж тоолдог гэж. За одоо бол бүгд зүгийг ялгана гинэ. Зүгийг бол махбод дээр яаж ялгах вэ гэж. За тэгэлэр зэрэг өмнө одоо энэ дээр жинхэнэ ирнэлтэй бүгд одоо гарын хооронд энд бичсэн байгаа. Энэ ханы дээдтэй нугас зүг болон амин махбод гэж. За одоо энэ гарахын энэ дээр бол энэ бол аль зүг гэж хэлж байна. Зүүн зүг. За энэ бол зүүн урд зүг энэ урд зүг энэ баруун урагшаа энэ баруун тал энэ баруун хойш энэ хойд зүг. За ингэж ялгана. За хэлж энэ шорчг бол шин гэж. Зүүн зүг бол шин гэж байна. Хүчтэй те. Лоо бол нэ. Лоо бол нэ. Нүг бол жаг. Жам бол чүү.
Тэгээ энэ завсрын дөрв бол шороо. Завсрын дөрв бол шороо. За цагаар ялгах юм бол тийм ээ. Одоо цагаар нь ялгах гэж юм ахвадыг. За ижи үг. Хаврын амьсгал орсноос гэж ижи үг товнаа. Хаврын амьсгал орсноос 72 хоног. Шаг донны шаг гэж хоног гэсэн үг тийм. 72 хоног болвол модон махбодтой. За календард тэмдэглэсэн байдаг тийм хаврын амьсгал орлоо гэд. Тэрнээс хойш 72 хоног болвол модон махбодтой цаг байна гэж. Зуны амьсгал орсноос 72 хоногт болвол гал махбодтой. Түнжлэн намрын амьсгал орсноос 72 хоног болвол төмөр махбодтой. Өвлийн амьсгал орсноос 72 хоног болвол усан махбодтой гэж. За тэгэхээр чин зэрэг 72-ыг 4-өөр үржүүлэхдээ 288 болно тийм үү? Хоног үлдэж байна да цаана тийм. За 4 цаг тусын сүүлд нь 18 хоног. 18 хоног тус бүр болвол ямар махбодтой вэ?